Хаан бол эрүүл мэндийн төв цэлмэг сургуультай хамтран өсвөр насны хүүхдүүдэд өсвөл төгслийн үнэлгээ 25 оны 2 сарын 21-ээс эхлэн хийж байгаа. Энэ ажил маань эхлээд бид бол хүүхдүүдийн физиологи үзүүлэлтүүд сэтгэл зүйн байдлыг олон улсын зөвшөөрөгдсөн тестээр оншилсан. Ингээд тодорхойлолтой бол бид бүхэн хүүхдүүдтэй гэр бүлийнхэнд нь хөргүүлсэн. За хоёр дахь үйл ажиллагаа маань бол энэ 420 хүүхэдтэй эрдэсийн шинжилгээ болон цусны шинжилгээ хийсэн. За яг энэ шинжилгээнд дээр үндэслээд энэ өсвөр төвшлийн үнэлгээнд дээр үндэслээд өнөөдөр манай нарийн мэргэжлийн эмч нар бол хүүхдүүдэд зөвлөгөө өгч байна. За энэ зөвлөгөө үйл ажиллагаатай хамт бол юу би бас зохон тэмдэглэхийг хүсэж байгааг бол нэг зүйл бол цэлмэг сургууль нэг үүрэг хүлээж байгаа. Ямар үүрэг хүлээж байгаа вэ гэхээр энэ үзлэг онцлогоо шинжилгээний үр дүнд гарсан эрдэсийн дутагдал, эрдэсжүүлэлтийн цэлмэг сургууль хангаж ажиллахаар болж байгаа. Дээр нь нарийн мэргэжлийн эмч нарын за манай хүүхдийн эмч, сэтгцэн эмч, чихэр хоолой эмч, охидын эмч, сэтгэл зүйн эмч энэ бүх эмч нарын халдвартын эмчилгээний төлөвлөсөн гаргасан зөвлөгөөг хангаж ажиллахаар цэлмэг сургууль маань гэрээн дээр үүрэг хүлээж ажиллаж байгаа. Энэ төсөлт ажил маань амжилттай явагдаж байна. Тэгээд 4 сарын 12-нд төслийн үр дүн гарна. Тэр үед эргээд уулзцгаая. Хүүхэд өхөн маань аз жаргалтай эрүүл ах болтугай. Монгол хүн бүр эрүүл байгээ. Одоогийн маань цэлмэг сургууль дээр хаас буюу олон улсын тест зорилт авч байгаа. Тухайн зорилоор болохоор хүүхдүүд 3 төвшөнд хуваагдаж гарч ирнэ. Сэтгэл зүйн тулгамцсан асуудалгүй, сэтгэл зүйн тулгамцсан асуудалтай болон завсрын байдалтай гэсэн 3 төвшөнд хуваагдана. Завсрын болон хэвийн байдалтай, сэтгэл зүйн байдалтай байгаа хүүхдүүдэд бүлгийн зөвлөгөө болон урьдчилан сэргийлэх сургалт зөвлөгөөнд хамруулна. Сэтгэл төвшөлт болон сэтгэл готрол илэрсэн хүүхдүүдэд бол ганцаарчлсан сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулж байгаа гэсэн. Хүүхдүүдэд ганцаарчлсан сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй тулгамцсан асуудалтай хүүхдүүдэд заавал эцэг эхийн зөвшөөрөл болон эцэг эхт мэдээлэл хүргүүлнэ.